Сайхан амарцгааж байна. Бид Венецээс та бүхэндээ мэдчилж байна. За, юу Венец дэрлээ. Венец маань усан дээр байдаг хот гэдгээр алдартай тийм хот байдаг. Тэгээ түүх нь бол үнэхээр сайхан тийм ээ. Яриад яах вэ? Чи чинь юм яриад ярих юм уу? Ярьж болох юм уу? Ярьж шүү. Окей. За энэ хотын үүссэн түүх нь бол манай 3-аас 4-р зууны үед. За тэрнээс өмнө ч бас эхлэл нь тавигдсан гэж үздэг. Гэхдээ гол шалтгаан нь бол хүннүүчүүд болон готууд болон Германы хойд нутгийн овог аймагуудын довтлогооноос зогтсон ромчууд ер нь энэ хот Венец хотыг босгосон түүхтэй байдаг. Тэгээ яагаад гэхээр үндсэн том эргээс нэлээд зайдуу 4.5 байсан баха. Сая ирэхэд бол тийм хол зайтай байсан. Тэгээд мориор бол ямар ч байсан гатлаад ирэх боломжгүй тийм хол зайтай. Тэгээд юм усан дээр хадан суурин дээр ингээд боссон тийм хот байгаа. Тэгээд many minutes later. Болсноо. За. Та болсон уу? За тэгэд Италийн газар нутаг руу бид гурав аялсаар явсаар ороод ирчихсэн байна. Мэдээж Ром хүрэх аялал маань бол үргэлжилж байна. Өнөөдөр бид гурав Венец хотоо ямар ч хэсэн хангалттай үзээд сайхан танилцчлаа. Леонардо да Винчигийн уран бүтээлүүдийг танилцуулсан ийм музей үзлээ. Леонардо да Винчигийн музей. Венец хотыг үзэж явж байна. Тэгээд яг одоо болохоор алдарт уран зураач Леонардо да Винчигийн музейд орж ирчихсэн байна. За энд болохоор гигэн одоо онгон Анна хүүгийн хамт гэсэн ийм зураг байна. За энэ зураг бол их хуваарь Францын Луврын музейд байгаа юм байна. Парист 1510-аас 1519 оны үед зурагдсан тосон зураг. За их хувь нь болохоор 168-аас 130 гэсэн харьцаатай зурагдсан юм байна. За тэгээд Леонардо да Винчи болохоор эдгээр залуу үедээ энэ зургийг зурсан. За ийм сайхан урлагийн бүтээл байна. За мэдээж алдарт Моно Лиза.
Нэг юм амьтан тэрсэн эмхтэй гэсэн зураг юм байна. Энэ амьтан ямар амьт юм бөө мэд. За дараагийн зураг болохоор зургийг бол 3 хавтаа тугаана. Тэгэхээр 3-ны нэгт нь тэнгэр элчийг, нөгөө 3-ны нэгт нь бүсгүйг дүрсэлсэн. За харин гол хэсэгт нь бол зураач бол маш сонирхолтой өвөл хэмжээг харуулахын тулд нэлээдүүд нь хоосон зай. За тэгээд цаашаа бол уулыг харуулсан байна. Тэгэхээр эртний зураг бол зургийн энэ урлаг бол дандаа 3 хутгаад зурдаг. За энэ бол ерөнхийдөө бол одоо эмэгтэй суусан болонг бас нэг 3 хэмжээс тулгаж зурсан байгааг та харж байгаа. За гэж худлаа тайлбарлаж бас болно. За дараагийн зураг бол Модона, алдарт Модонагийн зураг байна да. За тэгээд Да Винчигийн гар зургнуудын төлөвт. За энэ зураг бол La Belle Fernore гэх зураг байна. За Иесус усан баталгаа хүртсэн гэдэг зураг байна. Христийн баптизм гэдэг зураг байна. Энэ бас Да Винчигийн маш алдартай зургуудын нэг. За тэгээд энд ариун сүнс тэнгэрээс бууж ирж байна. За мэдээж Леонардо да Винчигийн хамгийн алдартай зураг бол Сүүлчийн оройн зоог гэдэг зураг. За энэ зургийг бүгд мэднэ. За Сүүлчийн оройн зоог төр байгаа дагалдагчдыг харж болно. За 12 дагалдагч байгаа. Ихэнх хүмүүс энэ Иесусийн хажууд суусан энэ одоо дагалдагчийг Мари гэж ингэж боддог. Марийг зурсан ч гэж магадгүй. Зарим хүмүүс юу гэж тайлбарладаг вэ гэхээр энэ бол эмэгтэй хүн биш ээ, харин залуухан Йохан байсан юм аа гэж ингэж тайлбарладаг. 11 дагалдагч Мари ингээд 12 биш, харин 12 улаан энд байгаа гэж тайлбарладаг байна. Анхны мэдлэг их өндөртөө хүний одоо бүтэц анатомиг
их судалдаг байсан хүн байна. Гар бичмэл зургуудыг хараад тахаар ер нь бол дандаа л хүний тарих тэгэл эд хэрэгтэн ясны бүтээц. За энд бол ингээ бүр хүний дотор хэрэгтнүүдийн хүртэл ингээд зурж ирсэн байна. Салнадо да Винчи маань 1517 онд Францис 1-р хааны урилгаар Франц руу нүүсэн юм байна. За тэгээд 1519 онд тэндээ нас орсон. Тэгээд нэг жижигхэн сүм дээр түүнийг оршуулсан юм байна. Цайз дотор. Миланд болохоор 1842 онд цэргийн тоног төхөөрөмжүүдийг хийхэд ажиллаж ирсэн юм байна. Тэнд Миланд байж байхдаа энд өгүүлснээр сүүлчийн зоог гэдэг зураг зурсан юм байна. За ингээд 1506 онд Миланаас Флоренс руу босож ирсэн. Леонардо да Винчигийн өөрөө бодож сэтгэж бүтээсэн Леонардо гэдэг гүүрний загвар байна. Яг тэр гүүрний загварт орно алхаж байна. hour later. Сонирхолтой нь бас айгүй их энэтгэгчүүд, харууд тэгээд бас хятадууд бас айгүй их байна. Нөгөө дээр үесээ жуулчдын, наймаачдын бомб тод байсан болооч тэрөө одоо хятад хороод
энэ итгүүдийн хороолол гэдэг одоо ингээд бүр үүсчихсэн байд юм байна. A few hours later. За тэгээд сайхан халуун. Гэхдээ хажууд ингээд бас гол ус дуураар сайхан байна. За одоо бид гурав цаашаага Флоренсээр дамжаад Ром хот руугаа аялна. За ингээд дараагийн одоо эцсийн зогсоол маань бол Ром хотод очиод тэндээ 3 хоноод ингээд эх орныхоо зүг хөлгийн жолоо залнаа. Ямар ч байсан Ром мөрх аялал маань шутраг төгсөж байна. Одоо мэдээж хамгийн сүүлийн даваа бол Ром хотоо үзнэ. За тэгээ Ромоор аялаад ингээд утга утснаа. Бидний аяллыг дэмжиж хамт байж, залбирч, санаа тавьж, за тэгээд бас санхүү мөнгө төгрөгөөр дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. Тэгээд та бүхнийхээ хүч, хайр, халамж энэ бүхнээр дамжуулан бид гурав бас очих газраа саадгүй хүрээд ингээд явж байгаа. За тэгээд алс холын Итали улс Венец хотоос дахин мэдчлээ. Венец хот сайхан байна.